Сайн байна уу та бүхэнд энэ тэмдгийг хүргэе. За Cryptoverse Series-ийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За манай сувгууд ирэхэд криптотой холбоотой 7 хоногт ямар ховж болов, ямар сонирхолтой мэдээлэл гарав тэрийг багцлаад та бүхэнд хүргэдэг байгаа. За тэгээд энэ 7 хоногт болонгууд сонирхол татсан онцлог мэдээ юу хэлсэн бэ гэхээр одоо биткойны үнийн хэлбэлтийг шинжээчид юу үзэж байгаа гэдэг ашиг бүх юм мэдээ байсан. За тэгэхээр биткойныг бол ингээд 11 сарын дундаас одоо хүртэл ирэхэд юм 15% савлаатай яг тэр бүстэй бол ингээд яваад байна гэж үзэж байгаа юм. Side way юм. За энийг болонгууд consolidation одоо буюу одоо тийм засар хөдөлгөөн ч гэдэг юм уу те. Тэгж үзэж байгаа юм байна. За тэгээд 80-90 хоног ийм угаасаа range-д явж байгаад нэгдэл рүү гардаг. За тэгмээд одоо бол тэр 80-90 өдөр нь ирэхэд бас төгсөж байгаа болж байгаа гэж үзэж байгаа учраас тэр 0 тал руу харж байгаа л. Ерөөд бол хингэн дээшээ харж илээ. Трампын одоо нөгөө хийсэн тариф мэрэп гэдэг асуудлаас болоод савлгаах болж байгаа гэсэн. Ер нь бол ингээд томороо бол биткойныг маш олон хүмүүс соргож авч байна. Тийм учраас чиглэл дээшээ гэдэг зүйл ярьчлаа. Ер нь бол гэхдээ Трампын тэр Америк хятадтай жоохон такс макс асуудлаар тэр жоохон зах зээлийн юм зүг багш байна те. Гэхдээ үүнтэй холбоотой энэ бол алтны хаш all time high яваад багш байна те. Ер нь тэр Трампын тариф бодо тогтооно гэсэн мэдээлэл одоо 2 сарын 3 өдөр болсон мэдээлэл нь криптогийн түүхэнд байгаагүй маш том liquidation болсон гэдэг мэдээ гарч ирлээ. Тийм үү. Тэр чинь баг 2D-ийн collapse тэгээд Лунагийн мултаас ч хэмжээний одоо хэмжээний USD liquidation боллоо гэдэг. Тийм 224 тэрбум доллар 24 цагийн дотор liquidate болсон. За энэ бол түүхэнд бас болж байгаагүй том liquidation болсон гэдэг зүйлийг бол ярьсан. Мөртлөө зах зээл ерөөсөн крашлахгүй яг энэ хавьд ингэ байгаад шүү дээ. За тэгээд бас нэг болдог гэдэг шиг сэтгүүдээр 12 биткойн нэмж авсан. За одоо ингэснээр нийт 6068 биткойнтэй 554 сая үнэлгээтэй. MicroStrategy бол нэмж биткойн авах гэж хэлсэн. За тэгээд MicroStrategy гэдэг компани strategy болоод биткойн strategy. Тэгээд биткойны ticker болцсон байгаа. Тийм л дээ. Нэрээс алцаа. Тэгээд өөр бас нэг онцлог нэг тэр хөнгөн засаг сонирхдаг бол амар том мэдээ нь юу байсан бэ гэдэгтээ одоо Норвегийн баялагын сан гэж яриад байгаа тийм. За та ямар нэгэн байдлаар хөнгөн засаг сонирхдаг бол энэ баялагын сан юм юу болох хэвээр гэдгийг мэдж байгаа. Бидний эндээс чинь явж байгаа баялагын сан болоо тэгээд тэр нь амар өсөлттэй байгаад бид нэ тэтгэвтэй гарахтаа яг ингээд 1 сая доллар авах хэрэгтэй ч юм уу тийм хүмүүрүүдлийн болох хэвээр. Гэхдээ тийм болдгоо тийм Монголд бол за Норвегид бол болдог. За тэгээд Норвегид юу болж байгаа вэ гэхээр Норвегийн баялагын сан ерөөдөө бол ингээд эрсдэл багтаа бас өгөөж өндөртэй гэж бодсон ингээд маш нэрийн тооцоол хийж ер нь хөрөнгө оруулалт юм байна л да. Мангар ухаантай хүмүүс ажилладаг гэдэг санаа. За тэгээд эднийх болгонгод биткойн бол шууд усаар хөрөнгө оруулж байгаа. За тэр нь яг яаж илэрч байгаа вэ гэхээр багцд нь болонгод за K33 гэдэг судалгааны борлого байсан судалгааны дагуу ирж байгаа шүү. MicroStrategy, Square, Tesla, Coinbase тэгээд mining хийдэг Mara, Riot platform гэдэг газруудын хувьцааг бол авсан байна. За энэ бол өөрөө биткойн судалгааны болж байгаа юм тийм хэлбэрийн нэг юм аа гэдэг. За тэгээд нийтдээ бол 556 сая долларыг бол оруулсан буюу за биткойн бол 321 биткойнтой төгсөх хэмжээний мөнгийг бол хэдэн ингээд оруулсан байна гэдэг зүйлийг ярьсан байна. За тэгээд эднийх ерөөхдөө бол 24 онд 222 тэрбум долларын ашигтай ажилласан юм байна. За тэгээд технологийн хувьд их хөрөнгө оруулсан. Тэгээд ерөөхдөө хөрөнгө оруулдаг одоо энэ томхон байгууллагуудаас бол энэ крипто руу тэр цон биткойн руу бол ингээд хөрөнгө их оруулж байна гэдгийг бас батлаад өгж байгаа нэг зүйл нь эднийх одоо ингээд битэл нь болж байгаа шиг байна. Тэгээд араас нь бас Швейцарын Signum гэдэг крипто банк гэж явд юм байна. За эднийх 27 улсын одоо 400 юм да томоохон институтууд хөрөнгө оруулалтын байгууллагуудаас судлаа авахд ер нь 57% нь бол биткойнтой холбоотой одоо хөрөнгө оруулалт бол нэмэгдүүлнэ гэдэг хариуг бол өгсөн байгаа юм байна. Ер нь бол айгаа олон улсын шин шартай. Ер нь том улс орнууд өөрсдөө биткойн нэлээ сонирхоод эхэлсэн байгаа гэж байна те. За мөн бас энэ талаар амар том трейд явсан. Энэ нь бол Лука Дончичиг Энтони Дэвисээс энэ аимшигтай 8 боллоо. Энэ биткойн яжлаас гэж бодож байгаа. Шавг юм. За өөр сонирхолтой зүйл. За тэгээд өөр сонирхолтой зүйл гэдэг юм бол одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч одоо зах зээлийн ёстой оргиосоор байгаа нэг жишээ гэдэг юм бол за яг өөрөх нь нөлөө биш байх л та. Өөрөх нь нөлөө байгаа л та мэдээж. Өөрөх нь одоо төвлөрсөн бус төсөл гэж яваад байгаа World Liberty Financial гэдэг. За эднийх бол 1.1 биш 10 сая доллар нэмж Ethereum хөдөлж авсан байна. За одоо нийтдээ ингээд 225 сая долларын үнцийн бүхий 66239 Ethereum-тэй. За тэгээд Wrapped BTC ба Wrapped BTC гэдэг нь одоо Ethereum-ийн сүлжээнд байгаа биткойн гэсэн үг. Тэгээд Tron, Link, Aave
гих мэтчлэн ингээд зөндөө олон coin-ийг багцтай болтой. Тэгээд Ethereum илүү их аваад байгаа. Тэгээд Trump-ийн өөрхөн хүүхэд ч гэсэндээ жиргээд тааш тэ. Тийм одоо Ethereum бол их гоё үе дээр байна. Тийм удсан багт нь аваад. Өнөөдөр бас Bitcoin эсвэл яг үнэхэд бол яг л авдаг зэг дээр байна гэсэн. Тэгээд орлоод лээ. Гэхдээ даанч аав шиг сайн л үзүүлж чадахгүй л. За тэгээд бас нэг мартагдсан байсан төслийг сануулсан юм бидээ гарсан. За 21 shares гэдэг газар Polkadot ETF-ийн хүсэлтийг санхүүжүүлэх хормонд тавьсан мөлий. SEC буюу одоо нүүдлэр бас үнцаасны зөвлөх орж ирж болох баг. За тэгээд эднийх Polkadot бол одоо яг Ethereum-ийг бас жоохон байх үед аанаас тий. Ethereum үүсгэн байгуулагчийн бас үүсгэсэн төсөл. Ethereum killer одоо Ethereum төсөлтүүд одоо Ethereum алавчин болох амар төсөл гэж яригдчихсэн. Тэгээд still одоо бол унтаа байгаа. Баг тийм өхөрлөлт төсөлч болсон юм шиг байна. Тэржигтэл унтаал байна л та тий. Ийм мэдээ болсон байна. За тэгээд эсвэргээрээ яг Age of Hunter-уудын сайн мэдээ болсон төсөл гэх юм бол Bear Chain гэдэг төсөл 79 сая, за баг 80 сая орчим токеныг airdrop өгнөгдсөн байгаа. За та магадгүй тэнцэн хүмүүсийн нэг байж магадгүй. Тэгвэл та checker.zig bearchain.com гэж ороод wallet-ийг шалгаж үзээрэй. За тэгээд Bond Bears гэдэг баахан баавгатай холбоотой NFT одоо авсан хүмүүс бол ингээд хамгийн хэмжээний airdrop-ыг өгнө. Өндөр allocation гэж байна тий. Бас шууд Binance дээр листлэгдэж байгаа гэдэг үнэлтэд төсөл байгаа. BNB ерөөд ингээд хадгалж байгаа хүмүүс бол энэ airdrop-ос бол авч байгаа баха. Энэний тухай дэлгэрэнгүй бас яг яриа амцгүй. За тэгээд араас нь өөр нэг сонирхолтой мэдээ гарсан the RWA буюу те Real World Asset гэдэг энэ категорийн хамгийн том төслүүдийн нэг болох Ondo гэдэг төсөл байгаа. За Монголын өөр хэлбэртэй адилхан нэртэй. За эднийх Ondo Global Market гэдэг зүйлээ бас ингээд танилцуулж иргсэн байгаа. За энэ яадаг вэ гэхлээр одоо бид нар магадгүй голомт капитал ч юм уу TDB капиталыг ашиглахгүйгээр шууд одоо Ondo Global Market-ийг харьцаад зөвшөөрлөө авч чадах юм бол шууд 24 цаг ETF, bond, хувьцаа гэдэг зүйлийг шууд энэчээс авч авах боломжтой болж байгаа. Энэ өөр нөгөө нэг tokenжүүлсэн bond, tokenжүүлсэн хувьцаа гэдэг зүйл болж байгаа. Түвшин бол дээр яжсэн зүйл шүү дээ. Тэгээд 7 хоногийн одоо ажлын 5 өдөр 24 цагаар ярьж ирэх боломжтой гэдэг зүйлийг танилцуулж илээ. Гэхдээ одоохондоо бол хувь хэрэглэгчдийн төдийлөн нээлттэй биш байгаа юм шиг байлаа шүү. Тэгээд орж харж үзээрэй. Саана гараад явж байгаа нь өөрөө цаг зав юм шүү дээ. Боломжтой зүйл хөлттэй. Тийм. Тэгвэл нөгөө нэг гадаад хувьцаа авах аягүй хэцүү гэдэг чинь энэ жоо төвхтэй гэдэг чинь. Тэгвэл тэгж яахгүй зүгээр шууд ижээ дансныг л криптовалютыг хэлээд авах боломжтой болчихж байгаа юм байна. За бас нэг сонирхолтой маш амар том арилжаас нь Jimmy Butler Gold Estate Warriors руу саксэрш. Бонусшаал өөрөө косс зэрэгч юм да тэгээд саксны подкаст болно. За тэгээд өөр юу болсон? Нөгөө нэг одоо Америкийн мужууд болонгууд мужтай биткойны ингээд нөөцтэй болъё гэдэг санал аягүй яваад байгаа тийм. Тэнгуут энэчнээс Utah гэдэг муж Utah Jazz бол аягүй богстэй одоо ч харин бүсээс үлээ өчөж байгаа гэж. За эднийх юу басан? Utah-гийн тэр биткойн нөөцтэй болох одоо хуулийн аль биесных болох магадлал арай илүү өндөр гинэ. Яг тэгвэл нэг хуулийн тэр нөгөө явах процесс нь арай богинохон байдаг. 45 хоногийн дотор ихэд ямар нэг шийдвэр гардаг юм байна л да. Тэгэхээр Utah муж хамгийн түрүүнд биткойны нөөцтэй болох уу гэдэг асуудал одоо ингээд бас илүү онцлог сэдв болцсон яригдж явж байгаа юм байлээ. За хэрвээ энэ зөвшөөрөх юм бол бас тодорхой хэмжээнд хэдийгээр ингээд бүгд мэдж байгаа ингээд хүлээлттэйсэн мэдээж гисэн ингээд аль биесээр гарна гэдэг бас тодорхой хэмжээнд биткойныг дээшээ явах болов уу гэдэг таамаглалт бас нөлөөлөх байх. За бүү бас Elon Musk-ийн ажил нэлээд урагштай багш байна тий. Тэгээ Elon Musk ерөөхдөө бол дөвж гэдэг газар ажиллаа түүнийхээ удирдлагаар нь ажиллаж байгаа. Бас нэлээд бас хүмүүсийг нэлээд хэмжээний цагаар ажиллуулж байгаа юм байна. Ажлын газар байр нэр баг хонж ажиллах хэмжээний ажиллаж байгаа юм байна. Тэгээ юурашин бол Америкт нэлээд их гарна. Тэгээ жилийн хугацаанд нэлээд хэмжээний тэрбум долларын үр алдагдaltaгүй байх боломжтой гэсэн юм ярьсан. Тэгээ бас үүнтэй холбоотойгоос дөвж гэдэг coin дээрээс нэлээд болон шиж магадгүй хэрэг биткойн төсөх юм байна. Тийм тэр нөө дөвч нөгөө exposure буюу олон нийтэд ингээд танигдал нь айгүй өсөж байгаа шалтгаан гэдэг юм гот одоо ингээд тэр аль янз бүрийн пингууд л дөвж юм хийлээ дөвж инглээ тэглээ гэж ярьсан. Хүмүүс дөвж гэж юу вэ гэдэг талаар хамаал цаана чинь coin байгаа да тий. Тэгээ усуурлалт дээр чинь баямаа гişүн дөвжи гэдээ бас ингээд хэлж илээ шүү дээ. За энэ энэс гадна юу басан? Шинэ төслүүд гэдэг юм бол Star Power гэдэг төсөл 2.5 сая долларын санхүүжлыг босгосон байлээ. Deep-ийн төсөл байлээ. За энийг бас ингээд CoinTelegraph дээр мэдэн дээр онцлсан байсан учраас та бүхэн танилцуулж байна. Google-д үзээд airdrop мэдээж байгаа бах. Тэгээд даалгаврт нь хийж үзээрэй. За дараагийнх нь болонгууд Hive Labs гэдэг HYVE Labs гэдэг Web 3-ын тоглоомын төсөл 275
сая долларын хөрөнгө оруулалтыг бас татсан байгаа. Энэ хоёр төслийг CoinClear бас онцлсан байсан учраас бас мэдээндээ оруулчлаа. Та тэгээд энэ хоёр төслийг бас сонирхож үзээрэй. За ингээд 2 дугаар сар бол ерөнхийдөө түүх харах юм бол ерөнхийдөө ногоон сар байдаг байгаа. Тэгэхээр бас энэ бас өнөөдөр хэлсэн зүйл юм бол айц ба шунлын индекс баг ойрын хугацаанд байгаагүйгээрээ индексд буурж айцтай байна гэсэн төвшин дээр заасан. За мэдээж бас ингээд яг стратеги байж болдог гэсэн яг ашиглаараа хийж зөвлөхгүй. Ямар нэгэн байдлаар зах зээл айж байгаа үед мэдээж хөрөнгө оруулалтыг за харин шунж байгаа үед нь илүү заржээ гэсэн стратеги байдаг. Одоо л ерөөдөө зах зээл айцтай байна. Тийм учраас лонг орцсон. Маргааш унтсан байх юм бол энэ дуурайг оруулахгүй. Стоп лосс тавиараа дэрэж байна тий. За ингээд миний хөрөх одоо бит хоёрын хөрөх мэдээ мэтлэлийн болон энэ хүрээд өндөрлж байна. За ингээд хэрвээ та криптод шинээр орж иж байгаа бол Binance биржийг ашиглаарай. За тэгээд ашиглах бит хоёрын Refill-ийг ашиглаарай. Учир нь арилжаан дээр чи 20% хөнгөлөлт үзүүлэх тийм боломжтой байдаг байгаа. За мөн Forex дээр арилжааг хараад MFT бол XM гэсэн broker дамжуулж доор бол линкерс хүртүүлэх юм бол за XM $30 бонус гэж байгаа бол за мотор шинэ нэрийг чинь $75 ямар шул явж байгаа юм билээ. За мөн өөрийн хөрөнгөөрөө биш. За фандынаас авах ороод мот фанд дээр Elon Musk гэсэн промо код ашиглаад дурын фанда 10% хөнгөлж авах боломжтой байгаа. За ингээд техникл анализ болон луга шүлжцгээе. Бас нэг амар мэдээ. LeBron James-ийг Gold-истэд авах гэсэн юм байна. Тэр яг Brown явааш. За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ биткойн дээр шинжилгээ оруулъя. За мөн бас арилжааны яртай ажгүй харж байгаа план байгаа учраас тэр планыг танилцуулъя. За тэгэхэд тэр планыханд байгаа арилжаанд зүр дүн гэдүүлээд сошиал хуудасуудаараа суулцаа авчиа гэж бодож байна. Нэг л түрүүшин 7 хоног шиг. За тэгэхээр энэ 7 хоногийн хугацаанд бол нэлээдгүй Америкийн хэсэг улс за ихэд бол импортын бараан дээр бол нэлээдгүй өндөр хэмжээний такс тавина зөвхөн Америкийн хэсэг улс дотроо бүх зүйлийг үйлдвэрлэнэ гэсэнтэй холбоотой хятадаас зөрүүлээд бас ихэд такстай холбоотой асуудлууд хөндөж гарч ирсэн. За түүнтэй холбоотой ихэд бол маркет бол нэлээдгүй унсан. За ихэд зах зээлийн ойлгомжгүй ороо бусгаад цаг үед бол ихэд бол голдын үед бол all time high хийж өсөлтийн хөдөлгөөн оруулсан. За ихэд бус товцоо мөвцөө за ихэд крипто зах зээлийн ихэд нэлээ уналттай байлаа. За тэгтээ энэ уналтыг бол маш хүчтэй уналт орж ирсэн. За энэ хэмжээний уналтан дээр бол нөгөө нэг FTX-ийн collapse за тэгээ бас Luna-гийн уналт ч юм уу нэлээд том хэмжээний crash болж исэн. За тэр crash-ыг бодсноос илүүтэй хэмжээний маш их хэмжээний liquidation болсон. За энийг бол түрүүч өмнөх мэдээнээс дээр ярьсан байгаа тийм. Тэгэхээр энд бол маш их хэмжээний арилжаа liquidate болсон. За тэгтээ ханш хаана гой тогтсон бэ гэхээр энд байгаа маш гоё спорт зон дээр бол яг л гоё хариу үйлдэл аваад зогссон байгаа. За ихэд ингээ харах юм бол bullish pattern, ингээ харах юм бол bullish pattern. Ерөнхийдөө бол за түрүүчээс мэдэн дээр зах зээл одоо хаашаа явах вэ гэдэг дээр түрүүч нөө гачтай мэдэн дээр ярьсан шигчлэн. За ерөнхийдөө одоо бол юм consolidation маягийн буюу за correction засрын хөдөлгөөн бол үргэлжилж байна. За үргэлжилсэн өсөлтийн хөдөлгөөн орж хандлагатай гэдэг иймэрхүү бас мэдээ явсан. За миний бас ерөнхийдөө бол харж байгаа өнцөг бол дээшээгээ байгаа. За тэгтээ магадгүй одоо хүн болгон дээшээ хараад байгаа учраас за магадгүй хүндэж маркет бол бас массын эсрэг явах өндөр хандлагатай байдаг. Тэгэхээр бас яахыг үүсгэж мэдгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар арилжаанд орж байгаа бол stop loss-тай заавал орж авах ёстой шүү. За биткойн дээр өчигдөр оосон шинжилгээ гэвэл энэ байгаа. За өчигдрийн үед бол маш гоё тааз байсан. За доороо шал. За ихэд эндээс дэш стрэлтийн хөдөлгөөн орж эндээс нь лонг арилжаанд ороод за буцаа паттерныхаа доор stop loss тавьж өгөөд паттерн дотроо stop loss тавьсан. За эдийн ашигтай явж исэн боловч энэ доовыг хараахан явдаж чадлаггүйгээр буцаад ороод ирсэн. За энэ дээр бол нэг алдагдлуулээд гарцсан байгаа. За одоо яг энэ арилжаансаа алдаагаа дүгнвэл за магадгүй арай яарсан байж магадгүй. За магадгүй ийм паттерн одоо яг зурж иж магадгүй. Тэгэхээр би бол арай яарж арилжаанд орсон байх магадaltaй гэж өөрийгөө бол дүгнж байгаа. Тэгэхээр одоо магадгүй энэ паттерн маань иймэрхүү паттерн одоо яг бүтэн зурагдж байгаа юм болов уу гэж хараад байна. За тэгэхээр энэ дээр тааз, энд тааз. За магадгүй 3 дахь тооч. 1 2 3. За одоо ингэ харах юм бол паттерн нь бол ингээд дээшээ доошоо 3 шалах нөхцөл байдал үүсэж байгаа. Зэрэгтэй ямар ч паттерн ерөөдөө бол 3 тоочигээр ерөнхийдөө жоохон стрэлтийн хөдөлгөөн орж ирэх гэдэг хандлагатай байдаг. За тэгтээ энд бас нэг зүйл үүсэж байгаа. Энд нэг иймэрхүү паттерн үүсэж байна те. За ингээ харуул эндс нарийнхан паттерн үүсчихсэн байна. За эндээс ингээ харуул
энд бас иймэрхүү паттерн энд ингээ харвал энд нэг паттерн. За ингээ ерөөхдөө дандаа паттерн үүсэт явагдсан байна. За мэдээж ханшиг өнгөрсөн цаг дээр нь зурах бол одоо хэн бүхний хийж чадах зүйл те. Тэгэхээр хэдүүлээ одоо яг цаашаа таамага яаж гаргадаг вэ гэвэл за магадгүй энэ паттерн бол одоо ингээ харах юм бол яг нэг хэв завраг юм бод bearish магийн паттерн үүсэж байна те. За bearish магийн паттерн үүсрээд доошоос тырдаг. За үндсэн томоор нь харах юм бол энэ өөрөө дээшэрх магадaltaй паттерн үүсэж байгаа. За тэгэхээр магадгүй доошоос тэрх юм бол дахиад доошоогоо энэ trend line-ыг сунгаад уналтын хөдөлгөөн орж ирэхэд эндээс хариулт авах боломжтой. За эсвэл энэ паттерн үргэлжлэж явж хагаад за ихэд том паттерны хасрах хэсэг дээр ирэх юм бол дээшээс зэрэлтийн хөдөлгөөн бол үүсээ явчихнаа гэсэн. Тэгэхээр миний хувьд бол биткойн дээр нэг дайггүй лонг арилжаа гэсэн бодолтой байгаа. За ихэд энэ уналтын хугацаанд бол ямар ч арилжаа хийгээгүй. За энэ дээр бас хэдүүлээ нөгөө дээшээс зэрэлтийн хөдөлгөөн. Энэ дээр бас ихэд бас нөгөө алдаага дүгнвэл за энэ дээр мөн л адил паттерн дээр бол тэр яарсан. За ийм паттерн үүссэн байна гэж харсан. За эндээс л дайггүй лонг арилжаа хийсэн боловч буцаад ирэхэд break even stop loss аваад доош уналтын хөдөлгөөн бол ороод ирчихсэн байгаа. За тэгээд энэ том уналтын хөдөлгөөнийг бол харсан. За тэгтээ хитрхи хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирсэн учраас арилжаах нөхцөл бүрдээгүй. За ингээд 15 минутын дээр арилжаанд орё гэсэн боловч за энэ хугацаанд бол ханш харж таараагүй байсан болоос бол алдаад за ингээд ирэхэд арилжаа ийг донцсон. За эндээс нэг лонг арилжаанд орж жижигхэн scalp магийн арилжаа хийж үтсэн. За тэгээ бусдаар бол дээшээ нэг лонг арилжаанд ороо. За тэр маань бол stop loss авагдсан байгаа. Тэгэхээр одоо ямар ч арилжааг байгаа гэсэн үг. За тэгэхээр биткойн дээр бол нэг иймэрхүү паттернуудыг харж байна. Тэгэхээр энийг бол миний хувьд одоо бол хүлээж авах зүйл нэг бол дээшээс тэрх юм бол одоо арилжааны оролтуудын цэг юм бол дээшээс зэрлэн дээр нь лонг арилжаа. За тэгээд эндээс иймэрхүү bearish дээр навчаас bearish дээрийн доор stop loss тавьж өгөөд аль болох TP бол open явна. За эсвэл доош унлах гэхэд доороос нь тосч эндээс лонг арилжаа хийх ийм бодлууд бол байна. За эсвэл бүр хүлээж байна гэвэл за энэ доовыг татаад дээшээс trade correction хөдөлгөөн орж ирэхээр нь дээшээ эндээс лонг арилжаа их боломжууд байгаа болов уу гэж хараад байгаа. За тэгэхээр энэ нөхцлүүдийг хүлэе гэсэн бодолтой байна. За эсвэргээрээ буюу уруу хамааралтай USD доминансыг харвал за нөгөө нэг том хүчтэй өсөлтийн хөдөлгөөн маань энд оржсэн. Энэ дээр нэг биткойн уналтын хөдөлгөөн орж ирсэн. За ингээ харвал бас л дээшээ вик татаад энэ bearish дээрнийхаа доор хаагдсан candle юм бий. За тийм учраас магадгүй дахиад доош өнцөдлөн орж ирэх магадaltaй. Тийм учраас за биткойнод өсөх хандлагатай байж магадгүй шараад байгаа. За одоо баг цагаар нь харах юм бол за эндээс мөн дайжгүй маш цэвэрхэн доошоос төрөх магадaltaй bearish дээр нүссэн ба. За ингээд тааз. За энэ ингэж явж хагаад доошоос төрөх юм бол биткойн эндээс ингээд дэшээс төрчнэ гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрын уруу хамаарлыг харж хагаад арилжаанд орё гэсэн ийм бодолтой бол байна. За мөн Ethereum-ийн хувьд. За Ethereum-ийн хувьд бол нэлээ замраагүй зурагдаад байгаа. Ethereum-ийн хувьд бол. За энд нэг дайггүй энийг бол хэдүүл энэ паттерны хүлээж исэн. Энд дэшээс төлөвлөлт орж ирэх болов гэсэн боловч дэшээс төлөвлөлтийн fake out хөдөлгөөн орж ирээд за хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирсэн. Хүчтэй уналтын хөдөлгөөн маань бас л маш гоё цэгдээ тогтсон. Энд тааз за би зурч. Тааз за энд ингээд хариулт авсан. Тааз ингээд шал энд шал за дахиад энд цэвэрхэн ирж шалгаад за эндээсээ шууд огцом ханш дэшээ татаад гараад ирсэн маа гарч байна те. За одоо ингээд харах юм бол энэ үндсэн том паттернд бол арай орж чадаагүй байгаа учраас Ethereum-ыг болж байгаа хардснаж байна. За мөн энд бас нэг юм шал тааз байгаа ш те. Ингээд шал энэ шал одоо энд ингээд эндээс дэшээ гарч ирэхээр нь л ирэхэд арилжаанд орё гэсэн бодолтой байна. За ерөөдөө бол маркетийн үед бол ерөөдөө хүн болгон Ethereum дээр сэтгэл дундуур байгаа. За энэ бас ирчээрээ бас магадгүй Ethereum дээр бас жоо итгэл алдрах маягтай зүйлүүд явж байгаа. За тэгвэл нэг сайн мэдээ байгаа. За Trump-ийн том хүн бол одоо яг World Financial гэдэг түрүүний бас мэдэн дээр дурдсан тий. За тэрний портфолиог бол харуулад Ark Investment-ийн X руу орох юм бол гарч ирнэ. За тэгээд харах юм бол Trump бол ерөөхдөө Ethereum дээр арилжааж явахдаа Ethereum бол ерөөхдөө баялаад байгаа. За хүүхэд нь бол илүү баял. Одоо л ерөөхдөө Ethereum-ыг хаваад маш гоё цэг дээр байна, хямдхан байна. За Bitcoin ч гэсэн маш гоё үе дээрээ байна гэсэн твитүүдийг бол удаа дараа л оруулаад байгаа. За магадгүй энэ өөрөө том тогтогчноор худалдаж авах сэдлийг өгч байгаа. Дээр нас Ethereum ч өөрөө ETF-тэй. За магадгүй Ethereum-ийн ETF энтрийн inflow буюу за орж байгаа мөнгө хэмжээ ихсэх юм бол за магадгүй өсөлтөө орж ирэх бүрэн боломжтой гэж хараад байгаа.
За миний бас дайггүй харагдаад байгаа зүйлүүд нөх юм бол за нэг баг цагаар харвал альткойнууд дээр гоё баталиуд үүсэт байгаа. За би өчтөр зурж бас ингээ харах юм бол ингээ дэшээс магадaltaй батарн. За арбитрум харах юм бол арбитрум дээр мөн адил дэшээс магадaltaй. За одоо энэ дээр бол амар price action гэдэг зүйл харагдаж байна те. За мөн дэжгүй спорт аваад байна те. Энэ тренд лайнаас хариулт аваад байгаа учраас эндээс өсөлтийн хөдөлгөөн орж ирэх бүрэн боломжтой мөж хараад байгаа. Гэхдээ арбитрум дээр үндсэн layer нэг төсөл нь буюу за Ethereum маань өөрөө сайн явж иж арбитрум бол дэжгүй өсөлтийн хөдөлгөөн орж ирэх болов гэсэн бодолтой байгаа. За Adbank харах юм бол ямархуу байна. За мөн адил нэг ямархуу. Паттерн үүсчихсэн байна. BNB харъя. За BNB дээр бол жоохон арай ондоо зурагдаадсан. За BNB-гүүд нөгөө нэг BNB airdrop маягтай хөдөлгөөнд бол сайн нөгөө Bera гэдэг төсөл маань гарсан. За түүнтэй холбоотой нэлээдгүй ханшийн авлагаас ороод ирчихсэн маа гарч байна. Гэхдээ бус coin даадах юм бол за bullish дээр энд арайрт зураад эндээсээ хальт төсөлтөд гарч байна. Одоо эндээс нэг юмрхүү bearish маягийн паттерн зурагдаж байна. За XRP гэвэл XRP-гээд бас л гоё. Тэгээс эндээс гарчсан үндсэн хөдөлгөөн correction орж ирээд дахиад төсөлтийн хөдөлгөөн орж ирэх бүрэн боломжтой болов гэж харж байна. За ингээд татаад харах юм бол за энд нэг иймэрхүү доошоос магадaltaй паттерн үүссэн байна те. За энд нэг паттерн үүссэн байна. За энд ийм паттерн үүссэн байна. За энэ мэтчлээ ингээд том үндсэн паттерн нь бол за дэшээс магадaltaй bullish паттерн нь бол байна. За харин дотор нь задлаад буюу баг цаг руу н оруулаад харвал доошоос магадaltaй bearish паттерн үүсэж байна. За энэ чи ингээд яваад байх юм бол ингээд дуусчихгүй циклтэй. Одоо ингээд энэ дотор нэгээ дахиад нэг юм паттерн энд ч нэг юм паттерн гэдэг ингээд зураад байвал паттернаас паттерны хооронд ханш хөдлөөд байгаа. За тэгэхээр айлах альткойнуудыг харж за биткойныг харж агаад альткойнууд дээр арилж явуулж өгөх гэсэн бодолтой бол байна. За ерөөдөө бол ойрын хугацаанд хүлээж байгаа зүйл юм бол энийг ерөөдөө бүх койнууд дээр нэг иймэрхүү bullish маягийн иймэрхүү correction хөдөлгөөн орж ирээд байгаа. Баг цаг дээр. Тийм учраас нэг иймэрхүү өсөлтийн хөдөлгөөн орж боломжтой болов гэж хараад байгаа. За Solana-гийн хувьд бас л адилхан. Нэг иймэрхүү bullish-тай нүүссэн. За тэгтээ үндсэн томоор нь харвал за нэг иймэрхүү паттерн үүсчихсэн боловч доошоос drift. За тэгэхээр одоо бол яг энийг хаанаас нь шалбах юм дээ. За харсан шал нь бол жоохон ойлгомжгүй. Тэгтээ тааз нь бол нэг иймэрхүү байдал харагч тэ. Ингээ харвал тааз. За одоо ингээ магадгүй энэ паттерн дээр шитрэх юм бол эхний ойролцоо очих цэг нь хаана явах вэ гэхээр 208 орчим руу харж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар арилжааны планаар гаргаад яваад байгаа. За одоо ингээд харвал дэжгүй bullish дээр нүүссэн том цагийн доо бол дээшээ эвдэгдсэн байгаа ч тийм. Ингээд доошоо lower high хийж агаад энэ шинэ high хийцэн энэ дээр lower high байгаа. Тэгэхээр эндээс доошоогоо ханш дахиад энэ дээр lower low хийгээгүй байгаа учраас за магадгүй дахиад дэш өсөөд энэ high-ыг дахиад шинэ high тогтох болов гэсэн хүлээлт бол байна. За тэгтээ мэдээж ханшиг бол 100% хамгаалахгүй учраас risk reward-ийн харьцаагаа харж агаад за risk management-тэй мөнгөний менежменттэйгээр арилжаанд орвол зүгээр. За одоо ойрын хугацаанд харж байгаа план гэвэл за энэ жижигхэн паттерныг анхаарай. За энэ дугаар орж явах үед ханш за магадгүй доошоос тэрцэн энэ авдирч байгаа юм бол би эндээс long арилжаанд орно. За эндээс тийш стрээд хариулт авч явах юм бол эндээс тийш long арилжаанд орно гэсэн бодолтой байна. За магадгүй эндээс доошоос тэртүүд гарах юм бол эндээс магадгүй short арилжаа жижигхэн бас өөрхөн short арилжаа хийгээд том үндсэн bullish дээр хан trend line дээр нь stop loss-ыг тавиаж өгөөд за ихтэй энэ хавьяас орвол арай risk reward-ийн харьцаа нь арай ихсэх юм байна. Тэгэхгүй бол энэ хавьяас ороод ингэчгээр энэ чинь барыг нэг хацныг арилж авах гэдэг учраас ихтэй risk reward харьцаа гоё биш байгаа учраас long арилж short арилж баг хийхгүй шахуутай юм байна да. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү план бол байна. За тэгээд бас эндээс авах зүйл нь гэх юм бол за магадгүй ингээд паттернуудыг ингээд баг цаг руу шилжүүлээ зураад байвал нүдэнд арай илүү амар буудаг болчих болов гэсэн хүлээлт бол байна. За мөн 20 дугаар сарын нэг түрүүний ярьжсэн зүйлийг харах юм бол за ерөнхийдөө түүхэн датагаа харах юм бол 2 дугаар сар ерөнхийдөө бол за нэг 61 31 орчим юм уналт. За ингээд өсөлт. За энд нэг уналтай өсөлттэй. За ерөнхийдөө дандаа
өсөлттэй байдаг. За дунджаараа бол нэг 14, 12 орчим хувийн өсөлтийг үзүүлдэг байгаа. За тийм учраас 2 сарыг бол за ихэд бол өсөлттэй байдгаа гэсэн мэдээ бол явж байгаа. За тэгэхээр 2 сар бол магадгүй түүхэн датагаа дагах юм бол өсч магадгүй. За үндсэн бас 1-р улирлыг харах юм бол үндсэн 1-р улирал маань өөрөө бас ихэд өсөлттэй байдаг гэж зааж байгаа учраас за магадгүй түүхэн дата гарах юм бол өсч магадгүй. За ихэд дийлийнх нь өсөлттэй байгаа учраас өсч магадгүй шүү дээ. За мэдээж энэ дунд унжсэн тохиолдлууд бол нэлээдгүй байгааз 1-р улиралд бол унжсэн тохиолдлууд байгаа. 2 сард мөн адил. Одоогийн байдлаар 4 орчим хувь болттой байна. За энд бол 8 орчим хувь унжсэн байна. Энд 31 орчим хувь унжсэн. За тийм учраас байнгын ногоон байхгүй ч гэсэн за дунд нь бол ногоон за тэгтээ уналтын бас сар байх боломжтой байдаг шүү гэдгийг бол анхааруулж хэлж байна. За мөн бас сонирхолтой зүйл гэх юм бол айц ба шунлын индекс маань бол айцыг зааж байгаа. За ихэд бол өнгөрсөн 7 хоногт бол маш шуналтай буюу extreme greed зааж исэн. За энэ дээр бол ихэд хүмүүс маш шуналтай багшаас зарсан. За энд бол төчрийн байдлаар бол за төвөгс гэсэн байж хаад өнөөдрийн байдлаар бол ихэд бол айцтай бол байна. За магадгүй extreme fear буюу за 44-өөс доошоо дахиад ороод ирэх юм бол харин илүү бүр гоё ханш хямдхан болно гэсэн үг. Арилжаанд хүмүүс нэг ихэнх нь гараа заагаад айчна гэсэн үг. За тийм үед нь л магадгүй спотер бодолтой чадвал нэлээд дайжгүй. Тайминг нь таарч магадгүй гэсэн бодолтой бол байна да. За ингээд ирэхэд бол энэ удаагийн дугаарыг дуусгая гэж бодож байна. За одоо ингээд BTC-гээ хараад л байж да. За эндээс л жижиг хэмжээний хариулт авч байна. За энийг доошоо стэрч юм бол. За энд ирэхэд бол ингээд сэрүүлэг тавиад орхичоо да. За ингээд та бүхэн бас сэрүүлэг мөрөд тавиад ингээд нэг жоохон менежменттэй бол байн хашаа хараад суугаад шаардлагагүй байдаг шүү дээ. Бас өгөлмөр нь. За ингээд бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Дараагийн дугаар дээр уулзъя да. За баярлалаа баяртай.